Гэгээ өглөөтэй хамт байгаа эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Студийн хойморт маш хүндтэй зочид хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр тунадахгүй Увс аймгийн Сагил сумын харьяат Монгол улсын начин насан дэлгэрийн нэрэмжит Улс аймгийн 128 бүхий барилдаан 5 сарын 10-ны өдөр 13 цагаас Монгол бүхий өргөнд болгож байгаатай холбоотой мэдээллийг дуулахаар за мөн энэ жил Увс аймгийн 100 жил за мөн Увс аймгийн Сагил сумын 100 жилийн болгож байгаатай холбоотой мэдээллийг өгөхөөр одоо эрхэм зочид маань хүрэлцээрсэн байна. Ингээд миний баруун талаас Сагил сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Батамгалан, за Монгол болон дэлхийн шилдэг өвлөө уламжлагч, соёлын элч, Монгол улсын гавьяат зүтгэлтэн Баяртай. За Монгол улсын гавьяат багш, хэл бичгийн ухааны доктор, профессор Баян сан. За түүхийн ухааны доктор, Оросын холбооны улсын Туваа улс, Халимаг улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Наас Сүхбаатар. За Монгол улсын начин насан дэлгэр нар хүрэлцээрсэн байна. Өглөөний мэндийг хүргэе та бүхэнд. Сайн байна. За тэгэхээр одоо энэ ой болгоч байна энэ жил. За энэ түүхт 100 жил тэгш ой болгож байгаа холбоотой бас Сагил сумын одоо энэ ой гугтаад юу хийх гэж байна. Тэр талаар бас яриагаа эхлүүл гэж бодож байна л да танаас. За өглөөний мэнд хүргэе. Энэ жил бол Увс аймгийн хувьд 100 жилийн түүх 100 жилийн ойтой энэ жил мөн Увс аймгийн Сагил сум манай сумын 100 жилийн түүхэд жил тохиож байгаамаа. Тэгээд энэ түүхэд 100 жилийн ойгоо одоо Увс аймгийн Сагил сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл Улаанбаатар дархан Эрдэнэ хотуудад одоо орсон сууж байгаа одоо харьяат хүмүүс маань олон төрлийн ажил зохион байгуулж байна. За энэ ойг өгтөж 5 сарын 10-ны өдөр одоо Сагил сумын харьяат Монгол улсын начин Батцүхийн насан дэлгэрийн нэрэмжит одоо бүхий барилдаан зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээний талаар манай одоо сумыг одоо төлөөлж байгаа шинжлэх ухааны урлагийн тэгээ спортын салбарын хүмүүс өнөөдөр одоо хүрэлцээрсэн байна. За тэгэхээр бас одоо энэ Сагил сумтай холбоотой түүхийг бас сонирхмаар байна л да. Ялангуяа одоо бас түүхийн судлалын за хэл бичгийн одоо чиглэлийн том эрдэмтэд бас ирсэн байна. Тэгэхээр нутгийнхаа талаар бас те хүмүүст бас мэдээлэл өгвөл гэж би бодож байна л да. За Сагил сум хуучин бол энэ Дөрвөд Далайн аймгийн Далайн хааны хошууны нэг хэсэг юм байна. Манай Далайн хааны хошуу Увс аймгийн Бөхмөрн, Түргэн, Сагил сум, Баян Улгийн аймгийн Ногоонуур, за хуучин бас Цагаануур тасан гэж бас байсан. Ингээд нэлийн өргөн удам нутагтай сум байна. Ховдын хязгаарын 31 хошуу байдаг. Манживын энэ 31 хошуун дотор ханы хэрэгмтэй гол хошуу юм байна. Ер нь ховдын хязгаарын Дөрвөд Баяд Уйл Загчин Ураанхай гэдэг энэ олон нарт түмний дунд эзлэх байр суурьаар өндөр гэсэн үг. Тэгээд энэ Далайн хааны хошуу нь мэдээж энэ 1923 оноос Монгол улсад нутгийн захиргааг ардчилсан байдлаар өөрчилж эхэлсэн. 1923 онд Халахын 4 аймагт, 24 онд Даргангийн хязгаарт, 25 онд Ховдын хязгаарт ингээд өөрчилсөн. Чандан уулын аймаг байгуулсан. Чандан уулын аймгийг 8 хошуутаагаар байгуулсан нэг хошуун тэр Далайн хааны хошууг Төгсвийн туулын хошуу гэж нэрлэсэн юм байна. Тэгээ Төгсвийн туулын хошуу бол 5 сумтай байгуулагдсны нэг сум бол Баянзүрх уулын сум гэдэг. Одоо Баянзүрх уулын сум байна. Өнөөдрийн Увс аймгийн Сагил сум байна. Тэгээд одоо түүх 100 жил байгаа. Ёслон тэмдэглэж байна энэ жил. Тэгээд ойн хүрээ нэлээд олон зүйлийг бид хийж байна. Ойгоо бол бид нэр ховдын хязгаарын одоо тэр олон нарт түмний дунд түүхэн нийслэх байр суурь тэрийгээ одоо бас ном бичиг одоо наадмынхаа нээлт бүх зүйлээрээ гаргая гэж бодож байна. Тэгээд ганцхан ойг хийгээд дуусах биш. Нутгийн ард олонныхоо энэ түүх соёл, хуучин өв уламжлалтаа бас ойртуулах тийм бодлого, соёлын арга хэмжээг явуулъя гэж бодож байна. Энэ бол арга хэмжээний дунд л одоо удахгүй болох гэж байгаа манай
сумаас төрсэн Монгол улсын начин Батцгийн насан дэлгэрийн нэрэмжит улс аймаг цэргийн цалтай өгчүүдийн барилдаан болох гэж байгаа. Энийн уртл бид нэр ингэ бац салуур бүхнийг төлөөлөд сууж байгаа. Манай сум их онцлогтой. Жаахан сум маань одоо нэг 3000 орчим хүнтэй сум мэт боловч маш их тийм Монголын төвхөнд, бүс нутгийн төвхөнд, аймгийнхаа төвхөнд одоо бас тодорхой байр эзэлдэг их олон эрдэмтэнтэй сум байгаа. Өнөөдөр тоологдсоноор 65 эрдэмтэн манай сумаас төрсэн байна. Актемч гişхийн цэрвээс ихсүүлээд Хилвч ухааны доктор Хамблан байсан, Харах өвний Гаадан багш тэргүүтээ. За физик, математикийн олон эрдэмтэд энд бас төрсэн. Манай багш сайн хэлэх баг. За ингээд их олон эрдэмтэн төрсэн нутаг байгаа. Энийгээрээ манай сум нэг онцлог тал байна. Дээр нь бол манай сум бас одоо энэ ойрд монголчуудын, баруун монголчуудын соёлын их өв уурхаа гэж баг хэнийг хэлчмээр тийм сум байгаа. Одоо дөрвдийн бүх туйлууд бол голлох туйлууд нь бол манай сумд хадгалагдаж хоцорсон байна. Алдар туулж, зонрын дамаа, догшны бэрнлээ гэж туулж тэр их олон өв туйлыг авчирч бидэнд авчирч үзүүлж өгсөн. Туйлчдын нутаг. За дээр нь бол манайх бол бие биелгээ ардын дууны өв соёлын нутаг байна. Тэрний нэг жишээ бол өнөөдөр бид манай сагил сумаас одоо бие биелгээг өвлөн тээгч, өвлөн хөгжүүлэгч хоёр хүн одоо энэ Монгол улсын хэмжээнд Монгол улсын гавьяат гэдэг эрхэм цол авсан байгаа. Нэг нь бол одоо Монгол улсын соёлын гавь сэтгэлтэн бие биелгээч Паламж авгаа. Нөгөө нь бол ингээд манай соёлын гавь сэтгэлтэн бие биелгээч Баяртай ихч минь бас хөлсөөрөө сууж байна. Тэгэд ийм их түүх соёлын өв уламжлалын за дээр манай нутаг бол тэр тун хожоо хүртэл баруун Монголын алдарт Бухноолдооныг тээж авчирч хөгжүүлж ирсэн. Тэрнийг улбаа болоод манай сумаас улсын золтой 6 бүх. За тэгээд аймаг сумын олон бөхчөд төрсэн. Бас бөхийн орн. Тэгээд сумынхаа ингээд зарим талаас нь онцлог талаас харуул юм сонь уламжлалт тусам байгаа. Тэгээд өнөөдөр түүх 100 жилийн хаваа хийж байна. 100 жилийн хаваа бид нэр 7 дугаар сарын 24-25-нд ёсон дэмжлэх гэж байна. Манай сумаас гаралтай манай сумд амьдарч байсан. Энэ манай сумтай холбоотой маш олон хүмүүсийн ойдоо бүгд оролцохоор илэрхийлж хандив дэмжлэг тусалцаагаа өгч байна. Санаа оноогоо нэгтгэж байна. Яг бидний одоо Увс аймгийн Улаанбаатар нутгийн зөвлөлийн өвлөөс хойш явуулсан ажил яг графикийн дагуу ингээд яг сайхан ажил болоод явж байна. Сум орондоо орч бүтээн байгуулалт хийж байгаа юм байна. Сайхан зүйл хийж байгаад бид хотод байгаа бид нэр баярлаад одоо баяртай хөөртэй байгаа. За тэгэхээр сая хэлж штэ 60 гаруй одоо эрдэмтэд төрсөн гэж байна те. Цөөхөн одоо хүн амтай сум ирнэ. Тэгэхээр энэ бас нууц нь юундаа байд юм бол та бас тэр талаараас хуваалцаач. За энэ зүгээр юугаар ярьж болно тийм шууд. Тий та бүхэн амгалан айлтгая. Энэ манай Увс аймгийн 100 жилийн бидний төрсөн нутаг сагил сумын 100 жилийн давхцаж болж байна. Бас манай аймгийн өөр 5 сум энэ болж байгаа л да тий. Энэ бас их чухал юм үйл явдал. Тэгэхээр энэ яг 100 жилийн гэдэг бол бид нэр их одоо нэг бас энд яаж хандах ёстой юм бэ гэдэг талаар би ганц хоёр үг хэлье гэж бодож байна. Юу гэдэг зэрэг энэ бол юу гэхээр яг ер нь Монголын одоо 300 гаруй сумын ой бол одоо ингээд энэ ойрхон засгийн газрын шийдвэрээр богино хугацаанд одоо 1-2 жилийн зайтай бол байгуулагдаад одоо ингээд нэг жилд 100-аад сумын ойг 100 жилийн ойг тэмдэглэсээр байгаад аймаг сумын ой бол ерөнхийдөө одоо шувтрах тийшээгээ хандаж байна. Тэгэхээр энэ бол юу гэдэг зэрэг Монгол улсын одоо 1920-ад оноос хойших засаг захиргааны зохион байгуулалтын одоо социалист аж төрөх ёс дараа нь бол ардчилсан нийгмийн байгуулалт энэ хоёр одоо нийгмийн байгууллагыг дамжсан нутгийн захиргааны 100 жилийн ажил үйлсийн одоо тайлан бахархал омогшил уламжлал шинжилэл ийм зүйлийг бол эргэж харах ийм үйл явдал болж байна гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр манай сумаас бол ер нь төрсэн алдар гавьяатнууд бол одоо маш олон хүн бий. Тэгээ тэрийг бол одоо бид нэр богино нэвтрүүлгэнд
зарим хүний нэрийг дурдахлаар зарим хүний нэр нь дурддаггүй өнгөрнө чинь бас одоо юу та хэдэн зуун одоо хүний хэдэн 10 одоо хэдэн мянган хүний зарим нэр дурдах хэрэг болно. Энэ бол 3 төрлийн ном гарч байгаа манай Сүхбаатар багш сая дурдах шиг боллоо. Нэг нь бол одоо ухаандаа нутгийн хүмүүсийн түүх, нөгөөх нь бол ер нь ойрдын түүх, сагил сумын түүхтэй холбоотой. Тэгээд бас өөр 3 дахь нь юу нэх вүлээ? Гэрэл зураг авсан. Гэрэл зураг авсан. Тэгээд энийгээр бол одоо энэ өргөн олон нийтийн хүртэл болох учраас энд би давтаад яах вэ? Тэгээд энд бол зүгээр нэг сайхан зүйлний хөвгтэй зэрэг энэ сум, сагил сумгийн одоо харьяат гэж ярьдаг хүмүүсийн одоо хүн ам зүйн ерөнхий төлөв нь бол юу гэдэг зэрэг энэ суманд угаасаа бол уугуул сууж удмаараа бол одоохондоо үе залгамжлан сууж ирсэн уугуул одоохондоо энэ оршин суугчд гэж нэг хэсэг хүмүүс байна. Дараагийнх нь болохоор зэрэг энэ сум төрж өссөн боловч өөр газар одоохондоо Монголын өөр нутагт өөр аймаг хошуунд өөр хот суурин газар зарим нь гадаад улсад бол амьдарч сурч ажилладаг нэг ийм хүмүүс байна. 3 дахь нь болохоор зэрэг энэ сумын харьяат биш гэсэн энэ сумын харьяат хүнтэй гэрүүл болж тэгээд тэр одоо өөр газраас жишээл Зэрэгэлдээ сумаас эсвэл Монголын өөр аймаг сумаас бол гэрүүл болоо тэгээд гэрүүл үүсгээд ингээд одоо бас зарим нь одоо энэ улс сагил сумд амьдардаг зарим нь өөр газар амьдардаг сурдаг ийм одоо өөрөөр хэлбэл хүн ам зүйн ерөнхий төлөвийн хувьд бол ийм 3 янзын одоо онцлогтой ийм хүмүүс хэдэн мянган одоо хэдэн 100 мянган хүн бол энд амьдарч ирж 100 жилээ тэрнээс өмнөх юу. Тэгэхээр энэ хүмүүс бол юу гэдэг зэрэг Монгол улсын наад зах нь бол хөдөөж явах газар тариалан үйлдвэр зам барилга тээвэр соёл шинжлэх ухаан боловсрол эрүүл мэнд ахуй үйлчилгээ өөрөөр хэлбэл Монгол улсын улс төр нийгэм эдийн засаг соёлын бүх салбарт бол энэ 100 жилийн хугацаанд бол янз бүрийн газар бол ажилласан салбар болгондоо бол чин сэтгэлээсээ ажиллаж баяр бахархалтайгаар бол амьдралыг цэцгэлүүлж улсын орныхаа хөгжид бол үнэтэй хувь нэмэр оруулж түүгээрээ бол омогшиж үр хүүхэд удам өгсаагаан бол одоо баярлуулсан ийм үйлстэй хэдэн одоо 10,000 хүн энэ одоо баярыг бол одоо гэж ухтаж байна. Тийм учраас энэ баяр бол зөвхөн сагил сумын харьяат хүмүүсүүдийн баяр хязгаарлагдахгүй энэ бол юу гэдэг зэрэг одоо тэр сагил төрж өссөн ч гэсэн өөр газар суудаг, амьдардаг, ажилдаг, сурдаг хүмүүс тэр саглын хүмүүстэй гэрүүл болсон одоо өөр газар амьдардаг хүмүүс түүгээр дамжаад өөрөөр хэлбэл Монгол улс бол 321 аймагтаа 320 хэдэн сумтай гэхэд бол юу гэхээр зэрэг Монгол улсын тэр 300 хэдэн сумын нэг сум нь бол тухайдаа сагил сум болох нь шүү дээ. Тэгэхээр энэ бол юу гэхээр зэрэг Монгол улсын одоо тэр нэг цөм улсын доторх нэг бүрэлдэхүүн нөх нь одоо нэг аймгийнх нь нэг хэдэн сумын ой болж байгаа гэдэг бол энэ бол Монголын ард түмний өөрөөр хэлбэл бие биентэйгэн одоо ижилсэх, бие бинийгэн өөрөмсөх, бие бинийгэн түших, бие бинийгэн хайрлах, бие бинийгэн одоо хүндлэх, дээдлэх ийм одоо баяр ёслол болж байна гэж ингэж үзсэн. Тэгээд энд бол сая Сүхбаатар доктор хэллээ сагил сумын хувьд бол Монголын одоо хамгийн баруун хязгаарт Оросын холбооны улсын Туваа улстай бол 10 хэдэн километр газраар бол одоо зааглаж хилдэг ийм газар. Баруун талаараа бол бүгд найрамдах Хятад улстай их ойрхон хилдэг. Ийм одоо бүс нутаг тэгээд Улаанбаатар хотоос бол нэлээд одоо 1300-400 км-ийн зайтай. Тэг яг зорж очисон ажлын хүн бол очихаас биш бас одоо зам дагуулгаад орж гараад байдаггүй. Түүнээс гадна бол энд одоо тэр түрүүн манай зарим оролцогч нарын хэлснээр бол энд одоо Монголын угсаатны соёл, хэл, түүх одоо удамшил зүйн их тийм сонин одоо бүтцийг бол хадгалж ирсэн тийм онцлогтой газар тийм. Тэгэхээр одоо шинэ дөрвөд аялгаар ярьдаг, баяд аялгаар ярьдаг, ойр аялгын одоо зарим салбар аялгаар ярьдаг хүмүүс бол энд аж төрж ирсэн. Одоо ч аж төрж байна. Энэ бол юу гэдэг зэрэг монгол хэлний өөрөөр хэлбэл нийт монгол хэлний нэг одоо түүхэн онцлогийг оддын хүртэл хадгалж ирсэн. За тэгээд жишээлбэл одоо тэр бие биелгээ гэдэг юм уу, туул хайлах гэдэг юм уу, бухноолаан гэдэг юм уу, жишээ нь одоо морины урлаан гэхэл одоо хатирч морийг урладаг газар бол манай тийшээгээд ер нь бол зомхид байх жишээтэй тий. За ингээд юу гэхтэй зэрэг тэнд одоо
аж төрж ирсэн хүмүүс бол энд юу гэхээр ер нь энэ чинь ингээд яахлаар зэрэг тэнд одоо ингээд манай одоо сумын улс орчин ер нь малчин хүмүүсүүд угаасаа одоо тэр бидний аав ээж бүгд л одоо ухаан тэгэл маллаад анхандаа бол хувийн одоо малж байгаа. Тэгээд сүүлдээ бол нийгмийн маллаад л одоо ингээд одоо хүртэл тэр үрсад нь бол одоо ингээд маллаж байгаа. Энэ хүмүүс бол энэ сагилаараа угуулж сагил нутгаараа бол угуулж одоо ингэж бахархаж явдаг хүмүүсүүдийн жинхэнэ голомтыг сагсан хамгийн одоо хүндтэй тийм одоо хоймор залгарч байх хэвээр хүмүүс. А нөгөө нэг хоёр бүтцэн бол юу гэдэг зэрэг тэнд төрж өссөн ч гэсэн өөр газар бол амьдардаг, сурдаг, ажилладаг ийм хүмүүс бас манай нутгийн хүмүүстэй гэрүүл болоод одоо амьдарч байгаа. Ийм хүмүүсүүд юу гэдэг зэрэг шууд одоо ухаанд тэр сагидын хүмүүсүүдийн амьдрал бол шууд одоо хөдөлмөр бүтээлээрээ бол нэмэр хандив болж чаддгүй ч гэсэн тойруу замаар шууд усаар бол одоо дам бол нөлөөлж байдаг. А ингэж оролцоо тэгээд тэндээ бол бахархаа. Тэгээд энэ олон янзын нийгэм хүн амжин одоо бүтцтэй ийм одоо нийгмийн хамтлагийг бол энэ жил одоо ухаандаа ингэж омгшуулн нэгтгэж байгаа нэг чухал зүйлийн үгтэй зэрэг Монгол хүний одоо энэ яс цуснд нь бол байдаг төрсөн нутгаа бол одоо ухаандаа өөрийнхөө юу гэж үздэг. Өөрөөр хэлбэл эцэг эхээс одоо тэрний удамшил зүүн одоо ухаандаа тэр сүнс сүлд нь бол тэнд оршиж байдаг гэж үздэг. Энэ одоо ариун үзэл бол юу гэдэг зэрэг энэ хүмүүсүүдийг энэ жил бол энэ 100 жилийн хаан ойг бол одоо ухаандаа тохиолдуулан хоорондоо бол цуглар, хуулзах, ярих, хуучлах, хөөрг, дурсах, санах. Өөрөөр хэлбэл энд бол 3 үеийн одоо тийм удамшил зүүн сангийн хүмүүс одоо цагт бол уулзж байгаа гэж ингэж хэлж байна. Тэрний үгтэй зэрэг одоо нэгэнт үзэгдэхгүй болсон тэр өвгдээдээс ээж аав зарим нь одоо эмэг их өвөг эцэг наг цах наг зövөө тэгээ түүний дээдлийн одоо өндөр өвгнүүдийн одоо тэр үрсад тэгээд одоо бол аж төрж байгаа хүмүүс тэгээд тэр хүмүүсүүдээс одоо бол дараа нь ирээдүйд одоо энэ амьдралыг цааш залгаад явах ийм одоо 3 янзын өөрөөр хэлбэл угсаатны удамшил зүүн сангийн одоо бие бодголуудын ийм одоо чуулбар бол энд баяр наадмаа бол тэмдэглэх гэж байгаа. Тэгээд энэ бол зөвхөн одоо өөрөөр Увс аймгийн ч юм уу Увс аймгийн хэдэн сумын баяраар төгсөхгүй нь бол Монгол улсын өөрөөр Монгол улс бол ямар одоо угсаатны бүрэлдэхүүнтэй, ямар соёлтой, ямар ёс заншилтай, ямар ахуй соёлтой энэ Монгол газар нутагтаа бол ямар өв түүхийг бол бүтээж, уламжил, залгамжилж, хөгжүүлж, дэлгэрүүлж, юугаараа бол одоо хандаа хүн төрөлхтний түүхэнд үнэтэй хувир нэмэр оруулсан бэ гэдгээ бол эргэж харцгаах. Түүнийгэн бол одоо хандаа ингэж санал бодлоо одоо дэлгэцгээж цаашд бол энийг одоо энэ дэлхийн хүн амын өөрөөр хэлбэл тэр биеийнтэйгэн одоо ижилсэх зарим шинжээр бол ижилсэж нэгдмэл одоо байдалтай болох энэ одоо онцлогт бол энэ угсаатны бүлгийн энэ чуулбар бол одоо ямар байдалтай бол бид нэр одоо энэ хүмүүстэй дэлхийн нийтэд бол одоо ингэж аж төрөх ёстой бэ гэдэг энэ бас нэг ийм хэтийн төлөө бол олж харах ийм одоо чухал үйл явдал болж байна гэж бид нэр энэ ойг бол одоо ингэж ойлгож байгаа. Тэгээд энэ ойг бол ингэж ойлгосоо гэж би хүмүүсээс хүсэж байна. Тэгээ манай нутгийн ойд бол тэр одоо миний сая одоо дурдсан тэр угсаатны тэр олон янзын одоо ухаантай юм угсаатны сангийн бүлгүүд тэгээ Монголын одоо энэ бусад аймаг сум одоо аж төрж байгаа монгол хүмүүс найз нөхөд хамаатан садан юугааж татаад одоо ухаан тэгээд очиж өргөдөж одоо очиж тэнд бол нутгийн одоо тэр нутаг усаа хүн ардаа уулзаад энэ баяр хөөргийг бол бид нартай хамт бол одоо ингээд тэмдэглэж хуваалцах боломжтой байна гэж одоо ингэж урайж одоо өрөөж хүсэж байна. За тэгэхээр Монгол болон дэлхийн шилдэг уламжлалч тий соёлын элч Монгол улсын урлын гавьяц зүтгэлтэн баяртай ирсэн байгаа. Тэгэхээр одоо дөрвд одоо ясны хувцас гэдэг тий энэ бас маш гоё өөх түүхтэй хувцас байгаа. Дээрэс нь одоо энэ сайхан дөрвд ясныхаа бүжгийг бас Монгол түмэндээ илүү их таниулж ер нь бол энэ ойрдын бүжгүүд бол тий баруун Монголын бүжгүүд бол угаасаа алдартай. Тэгэхээр та юм бас дээл хувцсны талаараас өөх түүхээс бас хуваалцааш тий хүмүүс бас сонирн байж магадгүй. Тэгэхээр энэ хувцас чинь бас өөр өөрийн онцлогтой байдаг юм билээ. За өнөөдрийн намраа мулан айлтгая. Дөрвд угсаатгуудын хувцас хэрэглэл бол одоо энэ дотор дэвэл дээлэг бол
лавшиг Лавшиг. тэрлэг энэ дотор дээлээ. Тэрлэг. Энэ цэгдэг гадна талын нэг манай одоо халахаар бас ууж гэдэг. Яг нутгийн аялгаа цэгдэг. Тэгээд энэ өсний гэрийг өсөө хийж явдаг. Энд өс бол Энэ хэсглүүг ингээ үс ингээд. тэгээ охин байх цагт 13 шүлжээд арт талд нь гэж боодог гэж юм. Боодгаар ингээд гоёж өсийн одоо ингээд сексэлэхгүй тэгээд энэ халтхын өс гэж энд нэг тусгай зөрөлтийн өс ингэж унждаг. Тэгээд охин сэвэр хөвгтөд болохоор тоорцог өмсдөг. Тоорцог малхаа өмснө. Ингээд күнтаа суугаад ирэхээр тэр 13 шүлцэн өсийг задлаад 2 шүлжээ. Тэгээд энэ өснийхээ гэрэн дотор хийж ингэж гоё чимгэлээр чимэж энэ хамгийн доод талд нь ирвэкэ зөөгээд тэгээд чимгэлтийн сайхан хийж өгдөг. Тэгээ мөн одоо энэ цагаан зах болоод бас сайн сайхан гэгээлдэг зүйлийг одоо бэлтгэгдсэн цагаан сүүг арч одоо илэрхийлж болно. Гэгээлдэг одоо их хүний тэр нандин сэтгэлийг бас илэрхийлсэн тийм цагаан захыг ингэж чимэг болгож одоо гоё харагдуулах. Тэгээд тэр бус юмдаараа ингээд нийлэмжтэй юм сайхан болгож өгдөг. Тэгээ гос болвол одоо дөрвд одоо ээтэн готломсон дөрвөлтийн малгай болвол ийм тойрол малгай өмсдөг байсан. Манай дөрвдөд мөн одоо сүүлийн үед нөгөө юудан малгайгаа их өмсдөг. Юудан малгай бол ерөнхийдөө нэг ажил төрлөө хийхэд хөнгөн авсаарах нь гоё байдаг. Энэ малгай бол бас яг тэр ёслолтынхаа үед дэмсэн тэр баяр ёслол болон тэр бүх зүйл дээр малгайг өмсдөг, тойрол малгайг өмсдөг. Тэгээд маш их гоё өмсөг. Тэгээд хүн харахад одоо энэ имжээр хүртэл ингээд шал өөр ялгаатай хоорондоо. Гадна талын уужаа ингээд эргэн тойрны имчхтэй имжсэн бол дотн талын энэ дээлнийхээ имжээргүй хийдэг. Тэр болоод одоо энэ манай хөөхд манай энэ дөрөв дугсаатны хүмүүс хоол явж нүд тайлж юм үзэж газар нутаг үзэж ингэж одоо яаж бэлэгдэж доотлынхаа дотн талынхаа дээлийн тормыг имждэггүй хийсэн. Үнсээ чинь бусад зарим угсаатангууд бол отн гадангаа имжээртэй хийдэг. Тэр бол одоо гэр орноосоо аав ээжээс холдохгүй гэсэн юм зорилготой бас тэр эмэгтэйчүүдийн дээлтэгч урлаж ирсэн юм байлаа. Илүү чөлөөтэй юм байна тий. Тэгэхээр зөвхөн одоо хаттууд гэхгүйгээр зүгээр л одоо бүсгүүчүүд бол бүгдээрээ л өмсдөг. Бүгдээрээ энэ цэгдэг дэвлэн өмснө. Тэгээд бас бидний дөрвдүүдийн угсаа гарал өсөл хэл яриа бол бас ингээх өрмөгц их сайхан тийм аялгуутай. Хүний одоо чихэн сонсогдоход хүнийг дандаа хүндэлсэн. Тэгээд ийгит ахам эгчин гээд ингээд дандаа тэг ингэж тулахгүйгээр их сайхан зөөлхөн. Тэгээд тэр аялгуугаар хэлэхээр хүмүүс айгүй сайхан зөөлөн хүлээж авдаг. Ямар гоё аялгуутай хүндлэлийн тийм гоё хэл яриа байдаг. Тэгээд мөн тэгээд өв соёл гэдэг нь бидний өвөгдөө эцэс хэдэн мянган жил өвлөгдөн ирсэн энэ дөрөв дугсаатны биелэг чинь гайхамшигтай биелэг байдаг. Гайхалтай. За тэгэхээр Монгол Улсын начин насан дэлгэр хүртээрсэн байгаа. Тэгэхээр одоо 128 бүхийн улс аймгийн цолтой бүхчүүд бас энэ өдөр ирэх юм байна. За барилдах юм байна. Тэгэхээр зэрэг энд одоо жишээ нь ямар бүхчүүд ирэх вэ? Тэ үзэгчд маань бас хэдэн цагаас очиж цуглах уу? Тэгээд энэ үеэр бас ямар нэг одоо үзэгчд түмэнд зориулан бэлтгэсэн зүйл байгаа болоо тэр талаар бас та хуваалцаач. За баярлалаа. Өглөөний мэнд хүргэе. Одоо түүхэд төрлөх нутгийн маань түүхэд 100 жилийн өмнө тохиолдуулсан миний Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан 5 сарын 10-нд ингээд зохиогдох гэж байна. Энэ зохиогдох арга хэмжээнд улс аймгийн цолтой 128 бүхэн барилдана. Энд бол бас нэг үзэгчдийн дундаас бас нэг асны шалгаруулж байгаа. Суперацт ингээд бас нэг Пүрүс 41 машинаар үзэгчдийн шалгаруулж байгаа. За тасалбарыг бол бүхэн өргөнөөс. Тасалбарыг бол бүхэн өргөө Shopee цэгийн өргөж байгаа. Тэр одоо сагил сумын 100 жил болгож байгаатай холбоотой, Увс аймгийн бас 100 жил болгож байгаатай холбоотойгоор яг нутгийн одоо ард түмэн бас тэнд үзэгчдээр ирээд
Тэгээд за одоо 100 жил одоо болох ч нэ ингэж оролцсон ёо гэд бас тэрнийгээ бас сайхан ярилцаад бас нэг тийм бүхөөс гадна те нэг тийм гоё уулзалдах нэг тийм Тэгэлгүй яг одоо бас энэ ийм л аялгаа зохион байгуулж байгаа юм чинь энэ Улаанбаатар хотод орсон суугаа саглийн онгон саглийн арт түмэн таавагдыг энэ барилдаанд ирж хөрөлцөөрж үзэж одоо онгон нутгийн хүмүүстээ нэг өдрийн бас нэг цэнгэд эдлээсэ гэж хүсэж байна. Тэгээд бүхэд хайртай Монгол арт түмэн бүгд бас бүхийг ирж шимтэн үзэж зээрээ гэж хүсэж байна. нэг өдрийн сайхан Тий. Тэ. За тэгэхээр Монгол одоо Сагил сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Батамгалан ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр за нутгийн зөвлөлийн зөвлөл дээр одоо жишээ нь яг Улаанбаатарын нутгийн зөвлөл гэж ойлгож байгаа тийм. Тэгэхээр энд одоо маш олон хүмүүс байгаа ах. Тэгээд яг одоо баяраа ухтаад одоо юу хийх үү гэсэн хүмүүс байгаа гэж бодож байна л да. Сая бол одоо 3 ном гарна гэж байна. Өөр бас ямар одоо үйл ажиллагаанууд тэр үеэр явагдах юм бол 100 жилийн хугацаанд. За Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл бол одоо Сагил сумынхаа 100 жилийг зохион байгуулж байгаа одоо сумын удирдлагуудаа бас тийм хамтарч ажиллаж тийм зөвлөх үйлчлэгийг үзүүлж байгаа. Энэ талаас бас дэмжиж, чиглүүлж ажилтан дэм тус болохын төлөө хичээж байна. Тэгээд ер нь ерөнхийдөө бол нутгийнхаа тухайл бид нар үргэлж сэтгэлдээ тээж явдаг. Эрдэмтэд маань манай одоо баяртай ихч тэгээ насны дэлгэр начин маань одоо товчхон хэлж байна. Ер нь Сагил сум бол одоо байгалийн үзэсгэлэнтэй уул ус нуур дээр нь түрүүн бас хэлж байна. Одоо улаан гом одоо Орос улсын улсын тувааг залгасан одоо засмал зам дагуу байдаг сум шүү дээ. Тэгээд сумын төвөөс аймгийн төвөөс нэг холгүй. Ер нь ерөнхийдөө манай одоо Улаанбаатар хотод байгаа нутгийн зөвлөл Улаанбаатар мөн дархан Эрдэнэтэд одоо мөн Монгол орн даяар дархан одоо сууж байгаа Сагил сумаар өгүүлсэн тийм ээ Сагилтай холбоотой аж амьдралаараа худ ургийн холбоотой хүмүүсийг энэ удаагийн арга хэмжээнд өргөнөөр ирж оролцоосоо гэж бид нэр хүсэж байгаа. Тэгээд энэ бүхний төлөө бид нар хичээж ажиллаж байна. За тэгэхээр 100 жилийн Увс аймгийн 100 жилдээ бас давхцаж байгаа. Тэгэхээр хоногийн бас зөрүүлж гинөө яаж явуулж байгаа юм бол? Аймгийн 100 жилийн өмнөхөн талд нь болж байгаа. Өмнөх талд нь. Тий. 2-3 хоногийн өмнө болж байгаа. Хэд Увс Батамгалан дээр хэлж байна. Энэ аймгийн төвөөсөөс ойрхон л доо нэг 50 хэдэн км. Шинэ хэсгээд цааш яваад тий. Тийм ингээл ер нь шинэ хэсэг орчмоос эхлээл тийм манай хошууны нутаг эхэлт юм л да. Бид түүх ширчраас яхан урагшаа татах гэдэг байгаа. Гэхдээ манай нутаг тэгээд ер нь зах хязгаар нутаг. Бас ойржлоо чижиж үзэх хэрэгтэй юм шүү дээ. Тэгээд дээр манай нутгийн хүмүүс одоо 1990 онд 2000 онд нэлээд их наашаа нивсэн юм байгаа. Тий. Тэр зах хязгаар, эдийн засаг, зах зээл гээд тэгээ хилийн бис нутг учраас бас аж төрөхөд бас хэцүү. Тэгээд тэнд одоо ингээ 90 хэдэн оноос тооцох юм бол дахиад нэг үе бас энэ дархан сэлэнг тий. Энийгээр төрсөн ба шүү дээ. Тэгээд ер нь энэ тэнд байгаа манай нутгийнхан бас энэ 100 жилийн мэдээ 100 жил ямар утга учиртайг бүгд мэдчихэж байгаа. Тэгээд энд оролцох хэрэгтэй. Бүгдээрээ талаасаа сэтгэлээрээ оролцох хэрэгтэй. Тэгээд нутгийн зөвлөл болон Сагил сумын застрын намын газраас энэ зохион байгуулаад байгаа нэг үе зохион байгуулалтын сайхан арга хэмжээнүүд байна л да. Манай насан дэлгэр начны нэрмжид бүхэн барилдаа нэг сайхан болно гэдээ итгэлтэй байна. Манай насан дэлгэр маань өөрөө их сайхан хүн шүү дээ. Ер нь жинхэнэ л хүндлэх, дээдлэх энэ хажууд нь баймаар л хүн баг. Тэгээд манай бусад бөхчүүч хилдэг. Тэгээд манай бүхэн барилдаа, нэрмж бүхэн барилдаа их сайхан болно гэж би бас гоё хүлээж байна. Тэгээд энэ ой дээр энэ наадам дээр одоо энэ чинь нутгийн зөвлөл сумаас ингэ сайхан боломж өгч байгаа гэдэг бол
манай сумын нутгийн хүмүүс одоо талбайгаа сайхан дүүргээд бүгдээр ирээд болж өгөл үндэснийхээ сайхан хувцсуудаа баяртыг шиг биш маа гэхэд тэндээ төхөө хувцсуудаа өмсөөд тий тэгээд ирээд суул ямар сайхан бэ эн чинь ер нь Баян сум багш хэлдэж шүү дээ. Нутаг ус гэсэн л тэр сэтгэл тэрний үйлдэл болгон дотор л ингээл өөрийнх нь аав ээж өвөг дээдс гэсэн юм давхар явж байгаа шүү дээ. Тэдэнтэй уулзаж байгаа юм шиг л мэдрэмж төрдөн шүү дээ угаас. Тийм учраас тэр одоо бүхэн барилдан дээр ирээд бас сумоор ноо яаж хөгжүүлэх үү? Ойгоо улам яаж утга төгөлдөр болох үү? Хүн бүхний оролцоо ер нь хүн бүхнээс гарвал их сайн гэсэн утгатай. Тэргээ бас хангаад оролцвол манай одоо бүхэн барилдан сайхан болно. Бидний ярьж хэлэх зүйл улам сайхан тодорхой болох юм. Тэгээд бид бол хэрээрээ бэлдэж байна. Манай сумын ном бол бас сайхан номууд гарах байх гэж бодож байна. Хүмүүс материалыг сайн өгч байгаа юм байна лээ. Тийм тэгээд энэ одоо 2-3 сарын зай байна. Суманд бол сайхан бүтээн байгуулалтууд явагдаж байна. Ингээд зах хязгаарын сумын хүмүүс чинь ингэж ирвэг ирвэхээрээ ингээд магадгүй бол үлгэр жишээ сайхан сумын наадам сумаа хөгжүүлсэн жишг тий сумургаа хандсан хүн болгоны сайхан халуун сэтгэлийн илэрхийлэл болох болов гэж би бодоод л догдлон хүлээж авч байгаа. Тэр Улаанбаатараас за Улаангомлоо явах замд бол маш олон сумдуудаар бас дайраа явдаг. Тэгэхэд яг цаашаа таны яг хэлснээр бол цаашаа яг зорж очдог сум бол яа харахгүй Сагил сум байгаа даа тий. Тэгэхээр зэрэг бас энэ Сагил сумын гоё байгаль болон за хүүхдтэй холбоотой бас гоё сонирхолтой босод хүмүүс ч гэсэн бас ингээд Сагил сумын ойг бас очиж үзэх юмс ингээд заавал аймаг тухайн сумын хүмүүс гэхгүй харьяат хүмүүс гэхгүйгээр тий. Бас за ингээд зуныхаа сайхан амралтаар гэр бүлэрээ сайхан ингээ баруун аймагуудаар айлахтаа за Сагил сумын 100 жил болж байгаа юм байна. Тэднийг ч одоо үзэж харах тийм гоё газруудтай шүү дээ гэд та нэг тэр талаар нэг гоё сайхан магтаад ирээд өгөөч тий. Манай сум чинь би зүгээр бис манай Далайн хааны хошууны Далайн хаан өөрөө намарчдаг гол тусдаг нутаг л та. Одоо тэр их том өргөн нутгийн яг тэр өөрийнх нь байдаг нутаг. Хожимч гэсэн манай дөрөв Далайн хааны сүүлчийн номын төмнөлөрж ав. Далайн 1937 онд хэлмэгдэл баригдахдаа манай нутгаас Сагилын голоос л баригдаа явж исэн гөрхий. Тэгээд бидний энэ одоо бүгдийн сайн дурсдаг. Манай нутаг бол манай нутгийн нэгдээд хэсэг юм бол дархан заст газарт хамаарагдсан шүү. Цагаан шуудын дархан заст газар гэдэг өөрөг нуур цагаан шуудын бүс нутаг бол маш давтагдчихгүй. Манай нэг ахмад яруу найрагч тэр увсын гол дууны шүлэг битсэн цэрэн найднууд гоо хэлсэн байдаг юм л та. Энэ нутаг бол ерөөсөө энэ дэлхийд байхгүй. Тэр хүний сэтгэлээс гарч байгаа юм л дээ. Үнэхээр тэр өндөр уулнаас өөр нэг говийн тэр нуурын ус нуурын хөвөөний хөө хүртлэх тэргэл бүхэл амтан ургамал бүхэм л энэ сумын нутагт бол байгаа. Тийм халгалсан сайхан нутагтай манай нутаг. Тийм учраас манай нутагт ирээрээ бас жаахан нэг үсний та хэллээ яг зам зуурын нутаг биш учраас сайхан очоод манай аглагдав тийм сайхан нутгуудад очивол сайхан байна. Боршоогийн гол гэж гол сайхан гол байна. Сагилын гол, харгийн гол гэж сайхан гол. Энэ голын хөндийнүүд бол маш үржил шимттэй. Халуун зуны цагт бол нөгөө байгалийн хуулиар нөгөө ялаа тэрэгэнтэй болоод мал хүнгүү ингээд уулруу гардаг бол тэр зуны 2-3 сард амарч гисэн тэр бэлчээр ямар гайхалтай сэргдэг гэж. Тэгээд 8-9 сард бол тэр жинхэнэ жаргалын мал хүний жаргалын орон шүү дээ. Тийм сайхан нутагт одоо бүгд л одоо очиод бүгд л одоо тэр нутгаал санд зүйдлээд очих байх гэж бодож байна. Бид хэрэндээ бас бэлдэж байгаа. Наадмынхаа нээлт мэлтээс зарим хэсгээс ярахад манай нутагтын сонирхолтой амар санаа баатрын домогтой газарт маш их байдаг. За. Тэр бол бас л ягаад амар санаа гэдэг домглоод байдаг үл одоо тэр манжин иргэшээлд одоо орсныгаа бас зөвшөөрч чадахгүй ш тэр арт юм. Нэг аврагч ирнэ амар санаа ирдэл биднийг авран гээд бүх газар уснаа баг амар санааг нь одоо холбогдсон. Тэгэхээр манай тэр наадмын зохиолын нэг хэсгүүд нь бас амар санаа гарч ирэх юм байна. Манай дөрөв далайн хаан байхын тэнд чинь. Дээр нь одоо бас манай баяртыгч сая зөвхөн хувцсан дээрээ ярьлаа та хэлээрээ жинхэнэ манай энэ баруун монголчуудын, ойрд монголчуудын тэр өв соёл, тэр тусмаа дөрөв төмний өв соёлыг өөцөн манаас юм байна. Одоо би сая хоёрхан жишээ татлаа шүү дээ. Хоёр гол гавьяат нь манаас хүмүүс төрсэн байна шүү дээ. Энэ чинь бас нийгмийн илэрхийлэл хэлж шүү дээ, тийм ээ. Тэгээд туйл мөлгөө хэлээл явах юм бол бөхөр ярих юм бол бид нар чинь маш гайхалтай сайхан соёлтой. Манай улсын нэг харцах, улсын харцах нэг, улсын начин 5 байгаа.
Тэгээд ийм цөөхөн хүн амтай газраас ийм олон бүх төрнө гэдэг бол бас л нийгмийн илэрхийлэл. Тэгээд бас Баян сан багшаараа бахархаж байна. Манай Баян сан багш бол насаараа манай Монгол Улсын их сургуулийн профессораар ажилласан хэл шинжлэлийн нэртэй эрдэмтэн. Яг Баян сан багш бол хүмүүсийн нэр хэлэхгүй гэж юугаар хэлмээ санагддаг байна. За дээр нь бас ингээд манай сумаас 30 гаруй Монгол Улсын авиац албан төрсэн байна. Энэ бол бас л ажилсаг хөдөлмөрч гэдгийг харуулж байна. Дээр нь улсын хөдөлмөрийн баатар 3 хүн төрсэн байна. Энэ юу хэлээд байгаа гэж манай утга нэг л нэгтэрсэн тийм нутаг байгаа. Нутгийн бүх адуу бол саранд хамхтай. Тэгээ саранд хамхтай сагил гэдэг. Манай далайн хааны шүний адуу бол бүгдээрээ саранд хамхтай байхгүй юу? Тэгээд тамгаараа ижилсэн. Нэг сум дангаараа нэг тамхтай байна гэхээр хүний санаанд дэр багтахгүй л дээ. Тэгээд тийм эвсэг хөрөнгийн эд хөрөнгийн нэг жижиг хэмжээний будлаангүй хэрүүлгүй тийм эвсэг найрсаг артсан байж тэгээд тэр тадаасан хараад манай нутгийг сайхан зорин очороо. Сагил гэдэг нь бол буг гэсэн утгатай үг гэж орчин судлаачид энэ тайлс тавьсан юм байна. Эртний саг гэдэг нь эртний бүр саг гэлний буг гэсэн үг гэж үзэж байгаа юм байна. Тэгээ ли гэдэг нь тай бугтаа гэсэн үг. Манай нутгийг нэрийн харалдаа бугут тээлийн гоёо янгирт бугут сагил хандагаат гэдэг. Тэгэл алдар тагны бол саглын голыг нэг их нь бол тагны уулаас их авдаг. Нөгөө алтан уулаас их авдаг. Тэгээд тагнын уул алтан уулын яг уулзур холбоос нутаг байхгүй. Тэгэл тийм гайхалтай нутагт бас бүгдээрээ очиод ингээд очихыг бас дээр нь энэ ойн арга хэмжээнд бас идэвхтэй оролцохыг хүсэж байна да. За би их яриад байгаа шүү дээ. За хэл бичгийн ухааны доктор хүн байгаа шүү дээ. Таны хувьд одоо бас сүүлийн залуучдын хувьд тийм залуучдын хувьд одоо хэл ярианы хувьд ч тийм үү те нутгийн гоё аялгаа ер нь хэр авч үлдэж чадчихээн тий. Ер нь бол хэл гэдэг чинь ер нь л хэл гэдэг гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр энэтэй холбоотой та бас нэг тий үг нь бол одоо энэтэй холбоотой ярил их юм байна л да тий. Тэгэхээр нөгөө бидний бас энэ нэвтрүүлгийн цаг хязгаартай нөгөө талаар бол нэг ард түмэн угсаатны үйлгийн 100 жилийн түүхийг бол бид нэр одоо хэдэн 10 хоног ярина штэ. Тийм учраас янз бүрийн тухай ярьж болохгүй сая Сүхбаатар доктор хэлдгээр би тэр их болон алдартай хүмүүсүүд чинь бүгдийг нэрлвэл одоо энэ чинь би нэрлээд бараг хэдэн цаг уншаад дуусахгүй тийм. Тэгээд замд нь бас зарим хүмүүсийг мартан тэр чинь тийм. Тэгээд энэ ер нь цаанаа юу гэхтэй зэрэг яг би бол жишээ сагил сумаас авдаг юмаа л бүгдийг авсан болохоос биш юм өгөөгүй хүн. Яг гэхтэй зэрэг тэнд төрж өсөөл тэгэл Улаанбаатар хот дээр сургууль соёл төгсөөл тэгэл энэ багшлаад Улаанбаатар хотод ингээл одоо миний надаар хичээл заалгасан зарим багш нараа Дувс аймгийн зарим сумдал ажиллаж байгааг л одоо тэнд миний оруулж байгаа хөрөнгөл гэж хэлдэг бишээс юм бол би одоо тэнд бол нэг хоньны ноос авч өгөөгүй хүн. Аав ээжигээ байхад явахд тус. Тэгэхээр зэрэг энэ юу гэхээр энэ сум орныг одоо хаанда одоо хүртэл тэнд сууж хэдэн малаа маллаж олон үеэр бол тэнд амьдарч ирсэн аж төрж одоо амьдарч байгаа энэ хүмүүс бол юу гэдэг зэрэг орчин үеийн тэр олон одоо шинжлэх ухаан боловсрол эрүүл мэнд газар тариалан хөдөө авахын салбарт Монгол улс заяар зарим нь дэлхийд алдар хүндтэй болсон хүмүүсүүдийн тэр их гавьяат үйлсийн их сурвалжийг тэр хүмүүс тавьсан учраас бид нэр тэр хүмүүстэй бол одоо тэрний дээдлэлд бол гарч одоо юм ярих болцоогүй. Тийм учраас би над байтгай одоо надаас одоо ихнийх улсууд нь бүгд бол алдартай хүмүүс. Тийм учраас юу гэдэг зэрэг жишээлбэл чинь одоо хүн их эцгээ муухай гэж хэлдэг, их эцэг нь хүүхдээ муухай гэж хэлдэгтэй адилхан бид нар бол Монгол хүн бол өөрийнхөө төрсөн нутаг аав ээж өвөг дээдсийн одоо тэр ач буйныг л бол одоо авч байгаадаа л баярлж ингэж байх хэрэгтэй. Тэгээд яг хэлний хувьд бол өөрөө ч асуусан зүйл бол юу л да. Одоо энэ манай Монгол хэл аялал гэж ярьдаг энэ зүйл бол олон аялагтай байж угаасаа тий. Одоо ер нь тэгээд зарим нь бол бүдгэрээд тэгээд энэ нөгөө халахын аялгандаа бол одоо хондоо ингээд уусаад тэгээд саармагшаад тэгээд одоо нэг юм болцсон юм зүйл. Тэгээд энэ бол яг жаахан юу ярих юм бол жаахан улс төрлөж ярих юм бол энэ юу гэхтэй зэрэг энэ социалист коммунист нийгмийн байгууллагын үед нэг хэлний нэг нутгийн аялгыг бол зонклох аялга болгоно гэсэн нам засгийн бодлоготой холбоотойгоор Монгол нутагт өөр газар яаж бас нутгийн аялга ялангуяа сургууль соёл сурдаг
төв нийслэл газар байдаг хүмүүсүүд бол аяндаа бол одоохондоо тэр чинь бас нэг нам засгийн шийдвэр бодлого тэр талаар бол явуулж байсан яг өрөөсгөл бодлогын одоо уршиг шүү дээ чинь шуудхан хэлэхэд. Тэгээ тэр нь одоо ингээд бүдгэрээд тэгээ одоо бол яг энэ бол ер нь одоо манай тийшээ бол сая Сүхбаатар докторын хэлдгээр нэлээд бууд газар шүү дээ. Яг зорсон хүн очихгүй бол зүгээр одоо бид нар чинь ингээл замдаа бол архангаагаар дайраад, өвөр хангаагаар дайраад, хөвсгөлөөр дайраад, завхнаар дайраад юм шүү дээ. Манай ч нь бол одоо бүр явж л хамгийн цаанууд хөрөг. Тэгээд Оросын холбооны улсын Туваа нутгийн зах дээр л ингээл очдөг юм газар. Тэг яг энэ тэр одоо энэ монгол хэлний түүхийн нэлээд дээр үеийн одоо бодит байдлыг бол хадгалж үлдсэн тэр аялагт нь бол одоо тэр ойрд аялагны нэг болох дөрвөд баяд аялагт хамгийн олон хүн ярьдаг гэсэн. Тэгээ энэ нь бол юу гэдэг зэрэг цаанаа бол юу гэдэг зэрэг Монгол угсаатан бол эртээр үедээ ямар одоо янзын аялагаар бол ярьж тэр нь бол тэр угсаатны ертөнцийг үзэх үзэл, ертөнцийг таньсан байдал, өөрийгөө таньсан сэтгэлгээний ямар маягийн зүйлийг бол илэрхийлж байж вэ гэдгийг одоо тандаж мэдэх баримт нь бол төдийл бас улмаараа бол алж чаагүй байгаа. Энэ шинж нь бол юу гэдэг зэрэг өөрөөр хэлбэл тэр хэл соёлын шүтэлцээний нэгэн одоо чухал айс ав бол одоо тэнд бас байгаа гэж одоо ингэж үздэг ёстой юм тий. Тэгээ энийг бол яг сүүлийн үед бол энэ дэлхийд одоо янз бүрийн хэл мөхөх аюул бас их тулгарч байна шүү дээ. Одоо их дэлхийд их төгс тархсан хэдийн нөлөөгөөр бол зарим хэлнүүд одоо ингэж байхгүй болох юм. Гэхдээ одоо энэ эсрэг ямар юу гарч ирэх вэ зэрэг цөөхөн 100 гаруй хүн ярьдаг, мянгаад хүн ярьдаг ч гэсэн тэр угсаатны хэлийг судлавал тэр угсаатны үг түүх, соёл, ёс заншил хүн төрөлхтний түүхэнд ямар одоо гавьяа байгуулсан, ямар одоо чухал зүйлийг бий болгосон энэ юуг бол тэндээс барьж авах болцоо тийм ээ. Тийм учраас мартагдах, сарних яхаас замархаас нурд бол одоо энийг судлах хэрэгтэй гэдэг ийм зүйлүүд бол манай одоо энэ ардчилсныг минь одоо соёл боловсролын шинжилгээ ухааны байгууллагаас бол санаа тавьж одоо гэрийн шинжилгээний ангийн судалгаа хийж байна. Одоо манай сумд ингээд очиод тэр нутагт очиод одоо энэ ойн баярыг тохиолдуулаад очсон өөр аялагтай хүмүүс, өөрийнхөө нутгийн аялагыг мартагсан хүмүүс бол тэнд очиход их одоо сонирхолтой одоо тийм үзэж болно. Тэгээ ер нь юу гэдэг л одоо энэ сая Сүхбаатар доктор бол бас хэллээ. Бид нар ч одоо ингээд нэг өрсөж яриад Батаа Монголог байгаа ч ярилж чадахгүй л байна тий. Тэгэхээр энэ манай нутаг бол зөвөр яг Монголын нутаг бол шүү дээ бүгд сайхан. Үүндээ би хувьдаа гэхэд бол энэ одоо баг бүхэл аймгийн нутгаар явж үзсэн ажлын одоо ач авьяагаар тий. Тэгээ ер нь бол говьдч дээр тал хээрдч дээр хангаа хөвчдөж дээр ер нь бол одоо муухай газар санаа таарахгүй газар гэж байдгүй юм. Бүх аймагт бүх сумдад бол сайхан газар бол байна. Тэгвэл нэг тэр газраа нэг өвөрмөц одоо онцлогтой юмнууд юу гэдэг зэрэг одоо манай тэнд бол хадны сүг зураг бол гайхалтай баялаг. Тий сая одоо Сүхбаатар доктор юмд гарахгүй өнгөрч хадны сүг зураг. Тэгээд одоо тэр тагны нуруу тэр одоо хархираа түргний одоо мөнх цастай уулс Алтай таван богдын салбар уулс одоо хархираа түргний тэр цагаан дэглээ гэдэг бол энэ тэр чинь. Тэгээд одоо тэр үүрэг нуур гэдэг бол уулын нуур. Одоо Монгол гайхалтай уулын одоо юм нуур шүү дээ тий. Тэр чинжээрээ бол их өвөрмөц. Тэгээд шууд өрд манай тэр үүрэг нуураас чинь нэг 50 хэдэн 60 км яваад улс нуурдаар очдог. Тэгээд одоо засмал замаар бол холбогдсон. Ийм одоо яг тэр аймгийн төвөөс нэг 20 км-ийн жаал засааг байж магадгүй хээрийн замаар явдаг тий. Тэгээд ингээр зэрэг улс нуур бол одооход нэг Монголын хамгийн том нуур тийм ээ. Тэгээд тэр үүрэг нуур гэдэг жижиг нуур одоо энэ бол юу гэхтэй зэрэг нэг газар зүйн тогтцоо тэр газар зүйн тогтцын сүр сүлдийг өөрийнхөө амьдралын шүншиг болгож амьдэрсэн олон 100 мянган жил амьдарч ирсэн тэр нэг угсаатны одоо соёлын нэг одоо чухал тэр бүлгийн жинхэнэ амьдралтай бол очиж танилцахын боломж бол ер нь Монгол хүн байтугай одоо дэлхийн хүмүүсүүдтэй хувьд ч гэсэн их сонирхолтой зүйл болоо гэж би зүгээр яг тэр талаар жаахан одоо нөгөө сонирхол судалгаа хийж одоо өөрийнхөө аймыг зогоож одоо тижээдэг хүний хувьд бол одоо тэгж хэлмээр байна. За баярлалаа та. За таны хувьд бас юм гоё Монгол зүсгэл одоо дөрвд зүсгэл гоёлтойгоо ирсэн байгаа шүү дээ тий. Тэгэхээр бас гоё бүжиг үзэгч түмэндээ бас хүргэн гэж ойлгосон. Тэгэхээр ямар тэр бүжгийнхээ талаар бас та танилцуулаач тий. За дөрөв биелгээ гэдэг нь бидний одоо хэдэн мянган жил дөрөвдөд одоо энийг биелгээгээ
үе дамжин уламжлуулна өнөө хүртэл ингэж хадгалж хамгаалсаар ирсэн юм агуу өв соёл байгаа. Энд одоо эрэгтэйчүүдийнх чинь одоо цацлаа хийгээд эхнийхээ дандаа ингэ цацал биелгээ хийгээд дараа нь 93 наадан бухноолдооны барилтай. Тэгээд нум сумаа харвах. Морой одоо уургалж цаламдж манайхан болохоор нөгөө бугуйл гэдгүү цалам гэдэг. Цалмаа хайж морян бариад тэгээд имэйл хазаараа нөгөө хазаарлаад тохоод имэйлэн тохоод тэгээд мурдаад бүлгүүлэх. Ийм хөдөлгөөнүүдийг эрчүүд нь хийж ирсэн. А эмэгтэйчүүд бол бас цацал биелгээгээр эхэлнэ. Цацал биелгээ эхлээд ханцуугаа ингэж атгаж яг ингэж атгаад энэ туруун нударгаараа ингэж сэтгэлийн цастаа хийдэг гэж. Сугаа харчаад. Ингээд хоёр сугаа харчаад. Ингээд сэтгэлийн цацад их ч өргөдөг биелгээ. Яагаад гэвэл сэтгэл зүрхээрээ бүх юм холбоож энэ нөгөө хийж байгаа хөдөлгөөнөө илэрхийлдэг байхгүй юу. Тэгээд сэтгэлийн цастаа дөрөвд одоо энийг хийгээд баруун зүүн гарынхаа цасл биелгээгээ хийнэ. Тэрний дараа нөгөө сугаа хавцсан сугаа дээшээ өргөж гараа тавьж одоо бүр илүү нөгөө сэтгэлийн жижиг одоо яасан бол дэвшилттэй дахиад тэр цацлна. Тэр цацл биелгээний дараа бөөрийн цацл гэж. Одоо энэ бүх юмыг одоо хүний эрхтэн бийжээс биологийн югаар чинь одоо бүх юмыг шүүж одоо сэвэрлжээдэг. Тэг бөөрийн цацл биелгээ юу. Дараа нь тэр их цацл гэдгээр бүр ингэ дээшээ байгаль дэлхий хүн зовлон зөн олон бүх хүмүүстэй хүргэсэн тийм агуу том цацл байгаа. Тэгээд энэ цацл биелгээнүүдийн дунд ахуй амьдралын одоо хөдөлмөр биелгээ гэж авч байна. Дөрөвдүүдийн эмэгтэйчүүд тэр сайхан хар усныхаа хөвөн суучгаад усандаа өөрийгөө толдоод нүүр гараа угаагаад үсээ самнаад баяр наадамд ч явах ч юм уу одоо өөрийгөө их гоё харагдах тэр усандаа өөрийгөө толдсон шүү дээ. Тэр маягаар ингэж илэрхийлж дандаа энэ сэтгэл зүрхээр энэ холбоотой байдаг. Эрчүүд ч гэсэн одоо тэр биелгээгээ хийхдээ аягүй тэр эрэгтэй хүний тэр чээж бие тэр гоё цоглог тэр жавхаалаг тэр дүр төрхийг харуулж зөвхөн хөдөлгөөн хийхээсээ гадна тэр угсаатангуудын тэр биеийн одоо сайхан манай дөрөвд болон манай энэ Монголд эрчүүд одоо дээр үед их сайхан өндөр биерхүү юм хүмүүс надад жоохон хөвгт байж хат их хангар тийм эрчүүд өвгчүүд байдаг байсан байхгүй юу. Тэрэн шиг тэр гоё одоо зүйлээ харуулж тэр биелгээнд оруулж өгдөг. Тэгэд энд чинь одоо энэ бие биелгээ гэж чинь тэр өдөр тутмын одоо сайлаа сааж орж ирээд цайныхаа сүүнийхээ дээж өргөх цайгаа самраад бурхан шүтэндээ залбираад одоо дээжээ тавьчихад гэрийн эзэндээ нөгөө тэгээд тэр гал голомтондоо тахиж мөргөлийн биелгээ гэж орж ирнэ. Гадаа бас тэр байгаль дэлхийд мөргөлийн биелгээ гэж орж ирнэ. Гол одоо бүр холоос ингэж гүйж ирээд одоо залбирч гууж мөргөх жишээ нь. Тэгээд эргээд тэргээ доошоо суугаад одоо яг тэр мөргөлөөр мөргөдөг. Тэгээд миний одоо амьдарч бага нас бол Увс аймгийн Боршоо гэдэг маргаадаас одоо салшгүй холбоотой. Манай тэнд аюул мундаг гоё хайрхан гэж уул байдаг. Тэр хайрхан уулын одоо бэлд миний аав ээж хоёр амьдарч ясан онгорхоо ит гэж тийм газарт одоо дээд хажуутад яг тэр нуурын уулныхаа баруун ингэрт байдаг. Наран талдаа харсан. Тэр хайрхан уулын дэвсэн гэдэг газар. Дэвсэнд бол ерөөсөө тэр цагаан аав тэнд одоо тэр сүнс сүлдэн тэр хүний тэр цагаан аавын сүнс тэнд одоо нутагш сүрчсэн байдаг. Тэгээ бид нар хайрхаа цагаан аав гэж дандаа залбирч явдаг. Тэр залбирч явахдаа зайлуулна гэж тэр нутгийн минь байгалийн тэр тогтцоц тэр ганцхан тэр хайрхан уулаа тойроод бүхэл одоо маалн тарган цатгалан нийдээсэн күн зон сайхан сэтгэлтэй хамтж эвсэг ийм одоо сайхан нутагт бод миний бага нас өнгөрсөн. Тэгээс яг сумынхаа сургуультай 64-өөс 72 он хүртэл ингэж ажиж ирсэн. Тэгээд одоо миний дөрвөн настай аавынхаа их л хөгжим дөрвөн настай баяртаагаас дөрвөд биелгээ биелнэ гэсэн энэ биелгээг өнөөдөр энэ одоо 60 хэдэн жил энийг одоо зааж сургаж өөрөө хийж уралдаанд орж одоо
дөрвд биелгээний одоо төрүүлсэн тэргүүн биелээч гэдэг дөрвд биелгээгээр. Тэр дөрвд биелгээнийхээ хувцастайгаа юунд орсон марканд одоо миний зураг байгаа. Дөрвд биелгээгээр би нэгтгэхийн 10 гаруй улс орноор 3 аяга тавиад дотор нь сүүгээ хийгээд 3 аягтай дөрвдийнхээ 3 аягтай биелгээгээ хийж энэ дөрвд биелгээ миний одоо бүхэл одоо энэ ухамсарт амьдрал энэ бүжгийн урлагт хийсэн юм дотор зонхлох гол үүргийг үүсгэсэн. Би одоо баяд биелгээнд баядын 5 аягтай хийдэг. Тэгэхдээ би баяд биелгээ нэлээд том болж чатарт орсны дараа би баяд биелгээ хийсэн. Тэгээд энэ дөрвд биелгээ миний сэтгэл зүрхэнд уяатаа. Тэгээд сумандаа очиж бас сургалт явуулсан. Одоо нэг хэдэн жилийн өмнө тэгэхэд ерөөсөө тэр хүүхдүүд заагаал ингэж сурахгүй хүүхдийг нэг ч яах. Нөгөө оюунд нь сэтгэл зүйнд нь шингэсэн тэр хүний одоо генд нь байдаг тэр биелгээний тэр айзмын тавихаар чинь бүгд омгшоод тэгж хүлээж авдаг. Мөн одоо манай дөрвдөд жороморыг их дээдэлдэг. Одоо энэ бүхэл одоо 6 нөхсаатангууд жороморны биелгээтэй байдаг. Дөрвдөд нь бол тусгаа тэр чичиргэн гэдэг биелгээ орж ирдэг. Чичиргэн гэдэг биелгээ одоо мэрэгжлийн бижиг одоо тайзных болоод одоо ингээд зонхтой явж байгаа. Чичиргэн гэдэг ерөнхийдөө усан тэлмийн жороо. Гэдэг чинь тэр чичиргэн дөрвдөд тэр хийдэг. Усан тэлмийн жороо. Их чи яагаад усан тэлмийн жороо. Бүх юм. Тэгээд тэрийг одоо дөрвдөд хийдэг. Өөр угсаатангууд зүгээр нөгөө хурдан жороо, хонь жороогоо хийдэг тийм угсаатнууд бас байна. Энийгээр одоо тэр өв соёл, тэр түүх биелгээний одоо бүхэл одоо тэр өв одоо тэр ялангуяа манай суманд одоо хадгалагдаж үлдсэн болов. Тэгээ бидний энэ одоо ингээд байдаг манай соёлын гавьяа цэцгэлтэн паламж яваас сагил сумын Чилдэ гэдэг хүний хөвгт одоо Монгол улстай дөрвд биелгээгээр болоод 6 нөхсөтэй биелгээ зааж явж байгаа. Одоо би тэр олон шав сургаж байна. Би гэхтэл одоо 22,800 хүн заасан байна. 2000 оноос 2025 он хүртэл. Зарим одоо сургуульд 1000 хүүхдийн биелгээ гаргасан 500 300-аар ингээд заагаа тасралтгүй бүхэл одоо ухамсарт амьдралаа бие биелгээ бүжгээрээ ингээд дагнаад ингээд яалаа одоо очиж сумдаа бас дөрвд биелгээгээ бас очиж заахаар нэгэн болоод байна. Одоо ингээд дутхгүй 13 дивн тэгээд очиад сумдаа очиж биелгээгээ заагаад хүмүүстэй сайхан тэр багш нар тэр нас харгалцгүй заагаад нэлээд олон хүн сургаад дахиад эзэнтэй болгочоод тэгээд дахиж очиж буцаж очиж наадмаа хийдэ ойга хийдэ ойда биелэндэ ийм байдлаар миний одоо насан туршдаа би одоо энэ өв соёлыг ингэж хадгалж тээж ирснийхаа юунд одоо нутгийнхаа тэр одоо 100 жилийнхаа энэ зүйлээ одоо сэтгэлийнхаа хандив болгож одоо тэр хүмүүстэй одоо хүргэх ёстой. Тэн дээр одоо миний нэртэй тэр тийм өлтөх ёстой, өв өлтөх ёстой. Өвөө цаашаа тэгээд залгамжлаад авч явах ийм үүрэг биднэрт өвг дээдс минь хайрлсан. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бол Увс аймгийн Сагил сумын одоо Харьяат Монгол улсын начин насан дэлгэрийн нэрмжит Увс аймгийн улс болон за аймгийн 128 алдартай бүгчүүдийн барилдаан 5 сарын 10-ны өдөр Монгол бүхий өргөнд 13 цагаас болох жаад холбоотойгоор. За дээрэс нь Увс аймгийн 100 жил, за Увс аймгийн Сагил сумын 100 жил болох жаад холбоотоос сайхан мэдээллийг өгөхөөр зочд маань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэд төгсгөлд нь Сагил сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Батамгалан та бас сайхан уриалаад үзэгч түмэндээ. За баярлалаа. Тэгээд сайхан одоо Сагил нутаг маань одоо тамгаараа ижилсэн одоо ахан дүүс саран дамгтай Сагил гээд одоо Увс аймгийнхан энэ улс монголоор байгаа сагилчууд бахархдаг. Тэгээд одоо 5 сарын 10-ны өдөр одоо Монгол улсын начин одоо насан дэлгэрийн маань одоо нэрмжит 128-ын нөхрийн барилдаан болж байна. Тэгээ энэ барилдаанд одоо Увс нутгийн Сагил сумын за Монгол орн даяар тархан сууж байгаа одоо сагилчууд, сагилаар өглөгддөг хүмүүс өргөнөөр оролцохыг уриалж байна. Тэр өдөр бас түрүүн начин маань хэлж байна. Плюс 41 гэсэн машин бас суглаа одоо тохирол явагдах юм байна. Тэгэхээр
өргөн олноороо ирж сагил сумын ойг өгцсөн арга хэмжээнд бүгдээрээ зүрх сэтгэлээрээ оролцохыг уриалж байна. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн зочдоор Сагил сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Бат Амгалан, за Монгол улсын дэлхийн шилдэг үйл уламжлагч, соёлын элч, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Баяртай, за Монгол улсын гавьяат багш, хэл бичгийн ухааны доктор профессор Баян сан, за түүхийн ухааны доктор, Оросын улбаны улсын Тува халимаг улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Наас Сүхбаатар, за Монгол улсын начин насан дэлгэр нар хүлцээрж ин Сагил сумыг өгцсөн сайхан бүхийн барилд дааны талаар бас мэдээлэлийг дуулгалаа. Ингээд 100 жилийн ой бас мартагдахын аргагүй сайхан тэмдэглэлт ой болох болтугай. Тэгээд энэ тэмдэглэлт ойнтой бас бүгдээрээ сайхан бэлдээд нутаг орныхон бүгдээрээ сайхан энэ доор гарч байгаа утсаар холбогдоод бас илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг бас аваарай. Хэрхэн яаж оролцох уу, яаж оролцоотой байх уу талаар бас мэдээллүүдийг авах боломжтой гэдгийг хэлмээр байна. Ингээд гигээ өглөөтэй хамт байсан эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяр та үзэгчтэй. Thank you.